Отонбаатар гэдэг нэр Монголын улс төрд орилж хаширсан Оркийн хаан нэрээр танигдсан гэхэд хийсдэггүй яа. Өчигдөр нэг даргаыг огцруулахыг шаардчаад өнөөдөр өөр даргаыг өмгөөлөд маргааш нь дахиад эсрэг тал зогсож байдаг нь түүний улс төрийн маш шүү тийм үү та. Түүний олон танигдах гэж элдвээ юм сэтэж энд тэнд орилж явсан түүхийг нэг сануулад авъя. 2021 оны 1-р сарын 20-нд Сүхбаатарын талбайд болсон таавчигтай жагсаал гэж нь нялх биетэй эхийг хүүтэнд гадаа байлгасан асуудлаас эхэлж углааш халааттайгаа талбай дээр гарч их хүүхдийг хамгаалах ёстой гэж орилсноор эхэлсэндээ жагсаал сошиалд тарж маргааш хүрэлсүх огцорч эхээс төрсэн Монгол хүний хувьд ч энэ бол миний сэтгэлийг үнэхээр эмзэглүүлсэн. Тийм учраас би огцорч байгаа. Оюун эрдэнэ ерөнхий сайдаар томилогдсон нь нэгэн төрлийн улс төрийн амьд жүжиг болсон. 2022 оны 8-р сарын 16-нд Отонбаатар Сүхбаатарын талбайд суулт зарлаж, улсын их хурлын гишүүдийн давхар дээлийг эсэргүүцээд үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага тавьж, төрийн ордны хаалгыг тойроод мөргөөд эхэлсэндээ. Ард түмний төлөө гэх бах. Төрийн ордонд мөргөхөн бараг жагсаалын фирмэн стил болсныг хүмүүс тэр үеэс л анзарч эхэлсэн. 2024 оны 3 дугаар сард тэрвэр цагаан суургийн ордын нэг гэр бүлийн хулгайг шүүмжилж төв талбайд жагсаал зохион байгуулсан бөгөөд элбэг доржийн баг зүүж илтвэлэн сошиалыг шуугуулж улсын их хурлын шийдвэрийг эсэргүүцэв. Сон байцгаана уу? Миний Монголын ахын дүүсээ гэж шаагаар. Би өглөө Монголон бодод сэрлээ. Би мөнгөн бодод сэрлээ. Түүний жагсаалчтай арга барил нь ихэвчлэн бэлэгдлийн шоу элементтэй. Улс төрийн агуулгын заримдаа 2-р зэрэглэлд ордог. 2024 оны 6 дугаар сарын 28-нд Үнэн ба Зөв нам улсын их хурлын сонгуульд оролцож Отонбаатар нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт өрсөлдсөн ч ялагдсан. Зардал багтаа удирдлаггүйгээр өсөлдөж ялагдл хүлээсэн ч тайван аль болох улаан цайн байдлыг илэрхийлсэн нь түүний улс төрийн арга барилыг тодорхой харуулна. 2024 оны 9-р сард боловсрол шинжлэх ухааны сайд Наранбаяр мэдээлэл хийх үеэр Отонбаатар үг дайран орж өндөг шидэн туслахтай зодтолдож олон нийтийн анхаарлыг татав. Түүнчлэн саяхан Ховд аймагт очиж иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаыг иргэдээс уучлалт гуйлуулж хурлыг удирдахыг оролцсон нь олон нийтийн дунд тэр бунтан жагсаалчин гэх нэрийг баттав. Ховдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрх Баяр уул уурхайн төслийг гацааж Монголын хөгжлийг хорлдог шантаачдтай төр төмөр нүрээ харуулах шаардлагатай. Тэднээс сууж монголчууд хэр их хохирол амсаж буйг тооцох аргагүй болсон гэж анхааруулж Отонбаатарын оролцоон зөвхөн шоу төдий биш бодит сөрөг үр дагавартайг санууллаа. Мөн тэрээр орон нутгийн замд автомашина нэг 140 км/цагт хүртэл хурдтайгаар дахиж замын хөдөлгөөний дүрм зөрчсөн нь олон нийтийн шүүмжлэг дагуулж жолоодох эрхээ 6 сарын хугацаагаар хасуулж 50,000 төгрөгөөр торгуулсан байдаг. Ийхүү энд тэнд очиж жагсаал зохион байгуулж оригж хашгирч явхаас өөр тодорхой ажилгүй байсан Отонбаатарын орлого сүүлийн 4 жилд огцом өсөж олон түмнийг гайхшуулж байна. Мэдээж тэгэлгүй яах вэ? 2019 онд гэр бүлийн орлого 35 сая төгрөг. Нэг хашаа байшин Prius автомашинтай байсан бол 2023 онд орлого нь 300 сая төгрөг болж 554 сая төгрөгийн үн бүхий орон сууц, үйлчлэлийн объект Land Cruiser 300 автомашин унаж гэргийн 220 сая төгрөгийн үнэтэй машинтай болжээ. Тэгэлгүй яах вэ? Мал аж ахуйн хөрөнгө нь 100 сая төгрөгөөр өсөж, авалга нь 500 сая төгрөгөөр огцом нэмэгдсэн байна. Ажилгүй мөртлөө эд хөрөнгө нь ингэж өссөн нь олон нийтийн дунд түүнийг жагсаалаас төрсэн тэр бумтан хэмээн хочлох шалтгаан болж байна. Улс төр хийж байна гэд лайв хийдэг, лайв хийж байна гэд баяждаг. Монголд ийм шин албан бус мэрэгжил бий болж байгаа нь харамсалтай.